Сайн бацхан үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэе. Аймгийн засаг дарганы хамгаалалт газраас бэлтгэн хүргэдэг төрийн мэдээллийн цаг нэвтрүүлэг ээлж дугаараа эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаарын зочдоо та бүхэндээ танилцуулъя. За аймгийн засаг дарганы хамгаалалт газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн наран цэцэг, за хууль зүйн тусалцааны төвийн Сүхбаатарын аймаг дахь салбарын улсын ахлах өмгөөлөгч дэлгэр гишиг, за өмгөөлөгч Цолмон нар оролцож байна. Та бүхэнд орой мэндийг хүргье. За тэгэхээр ер нь одоо хууль зүйн тусалцааны төвийн Сүхбаатарын аймаг дахын салбар төв маань ер нь одоо Сүхбаатарын аймгийн засаг дарганы хамгаалалт газартай одоо яг ямар хамтын ажиллагаанд ажилладаг вэ гэдэг тал дээр эхлээд иргэдтэй мэдээлэл өргөе. За та бүхэнд орой минь хүргье. За хууль зүйн тусалцааны төвийн Сүхбаатарын аймаг дахь салбар маань за зорилтод бүлгийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөдлийн үйлчилгээ үзүүлэх, за мөн эрх зүйн сургалт сурталчилгаа хийх ийм чиг үүрэгтэй төрийн албан хаагч нар болох өмгөөлөгч нар ингэ ажилтгаа. За аймгийн засаг дарганы тамгын газрын хувьд бол за энэ хууль зүйн тусалцааны төвийн Сүхбаатарын аймаг дахь салбарыг за байр орон, за дээрээс нь интернет, цахилгаан, одоо бичгийн хэрэгсэл гэх мэт чингээр үйлдвэрлэлийн ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлж ингэж хамтарч ажилладаг байгаа. Тэгэхээр энэ одоо яг салбарын хувьд яг хязээ байгуулагдсан. За дээрээс нь одоо дэлгэр гишиг ахлах өмгөөлөгчийн хувьд одоо яг хэдэн оноос эхлээд энэ одоо өмгөөлөгчийн тусалцаа үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Ер нь одоо яг өнгөрсөн хугацаанд ажиллаж байгаа хугацаанд хичнээн иргэнд өмгөөллийн үйлчилгээг үзүүлээ. Ер нь манай иргэд өмгөөллийн үйлчилгээ одоо энэ хууль эрх зүйн талын мэдээллийг авахтаа ер нь хэр чадамжтай байна. Хэр мэдээллийг ер нь авахар зорж ирж байна. За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За Сүхбаатар аймагт хууль зүйн тусалцааны төв нь анх 2008 онд байгуулагдаад 25 оны хүртэл улсын нэг өмгөөлөгчийн одоо өмгөөлөгч үйл ажиллагаагаа явуулж ирсэн. За миний хувьд болох дээр 2018 онд улсын салбарынхаа нөгөө улсын өмгөөлөгчөөр томилогдоод ажиллаж байна. Манай салбараар нөгөө үйлчлүүлж байгаа одоо дээр сайн дурдсан тийм ээ ямар үйлчлэгээ авдаг талаар мэдээлэлт болвол одоо өмгөөллийн үйлчлэгийг 3 жилийн зүгээр дунджаар аваад үзэхэд жилд нэг 70 гаруй иргэнд өмгөөллийн үйлчлэгээ үзүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэгт одоо тухайн хүний эрх ашгийг нь хамгаалж шүүх хуралдаанд прокурорын шатанд тийм ээ. За ингээд цагдаагийн шатанд мөрдөн байцаалтанд суух зэргээр одоо ажиллагаанд нь оролцоо явж байна гэсэн. Үүнээс гадна нөгөө иргэдэд үн төлбөргүйгээр зөвлөгөө мэдээлэл өгч ажилдаг, мөн эрх зүйн акт баримт бичиг боловсруулж ажилдаг. Мөн энэ байдлаа нөгөө 3 жилийн дунджаар аваад үзэхдээ манай салбарын үед жилд 330-аас 40 хооронд ер нь тогтвор дагавар одоо мэдээлэл өгч ажилласан байдаг. За 2025 оны 4 сарын 14-өөс эхлээ салбар маань өргөцсөн 2 өмгөөлөгч ажиллах болсон. Ямар учраас одоо ингээд 2 өмгөөлөгч ажиллаж байгаа бэ гэхээр одоо би бас ингээд нөгөө төрийн чиг үүргийг гүйцэтгээд явж байгаа. Тайлан мэдээлэл одоо сар улирлаар ингээд гардаг. Энэ байдлаас яг бодит нөхцөл судалгаан дээр үндэслээд жилээс жилд тийм ээ сараас сард хэргийн тоогссон манай салбараар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн тоо ихссэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаад одоо бас ачаалтаа салбартаа орж байгаа учраас оронтоо нэмэгдээд хоёулаа болоод Сүхбаатар аймгийн засаг дарга тамгын газрын 115 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна. За шинээр томилогдсон Цолмон өмгөөлөгчд бас баяр хүргэе. Тэгэхээр үзэгчд бас өөрийгөө товчхон танилцуулахгүй. Баярлалаа. Намайг Батцгийн Цолмон гэдэг хуульч өмгөөлөгч мэргэжилтэй хууль зүйн салбартаа 10 гаруй жил ажилласан. Үүнээс одоо Сүхбаатар аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн туслахаар ингээд нийтдээ 10 гаруй жил ажилласан хуульч өмгөөлөгч юм байна. Тэгээд 2025 оны 4 сарын 14-ний өдрөөс улсын Сүхбаатар аймаг дахь улсын өмгөөлөгчөөр томилогдоод ингээд ажиллаа эхлээд явж байна. Тэгэхээр улсын өмгөөлөгч нар одоо зорилтод бүлгийн иргэдэд үн төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг одоо иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж болох талаар бас мэдээллийг дэлгэрэнгүй өгөхгүй юу? Мэдээж одоо өмгөөллийн үйлчилгээ авах гээд хаана хандгаа мэдэхгүй ч юм уу. Тим иргэд бас олон байгаа бах тийм.
Тийм. За тэгэхээр 2022 оны 7 сарын 1-ний өдөр батлагдсан хууль зүйн тусалцааны тухай хууль гэж байгаа. Улсын өмгөөлөгч энэ хууль заасан чиг үүргийг гүйцэтгэж ажиллаж байгаа. Тэгэхээр төлбөрийн чадвартай, төлбөрийн чадваргүй гэж хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр төлбөрийн чадваргүй хэсгээс үл хамааран нөгөө үйлчлүүлэх үйлчлэгээ гэж байгаа. Тэр нь болонгод хууль зүйн зөвлөгөө мэдээлэл хууль зүйн баримтчиг боловсруулж өгөх гэсэн хоёр чиг байгаа. Энд бол нөгөө бүх төлбөрийн чадвартай хэсгээс үл хамааран бүх хууль зүйн зөвлөгөөг үн төлбөргүйгээр өгнө. Хоёрдугаарт нь болохоор өмгөөллийн үйлчлэгээ гэж байгаа. Энэ нь болонгод нөгөө төлбөрийн чадвартай зарим хүмүүст төлбөрийн чадваргүй эсэжигтэй яллагдах, шүүгдэгч, гэр бүлийн хүчирхийлүүлэлт гэмт хэргийн хохирогч, хүн удирдах гэмт хэргийн хохирогч, насан турш хохирогч дээрэгт бол төлбөрийн чадваргүй хүмүүст өгнө. Төлбөрийн чадвартай зарим хүмүүс гэдэгт бол бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, дээрээс нь ялгарлан гадуурх гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг дээр насан туршийн хохирогчд бас төлбөрийн чадвартай хэсгийг үл хамааран үйлчлэгээ, өмгөөллийн үйлчлэгээ үзүүлэхээр байгаа. Дээрээс нь манай энэ хуулийн дагуу нөгөө иргэний хэрэг, захиргааны хэрэгт бас өмгөөллийн үйлчлэгийг үзүүлэх байгаа. Энэ нь ямар хүмүүстэй гэх юм бол нөгөө ахмад настан хөлбөрийн чадвараа бүрэн алдсан хүн, олон хүүхэдтэй, урх толгоос эцэг гэхэд бас нөгөө өмгөөллийн үйлчлэгийг үн төлбөргүйгээр үзүүлэхээр байгаа. Тийм. Тэгэхээр яг үйлчлэгээ авах үед маань та бүхэнд бас тодорхой бичиг баримт бүрдүүлдэг гэх юм уу, тэгж очиж бас үйлчлэгээ авах юм байна шүү дээ, тий. Бидний ойлгож байгаа бол зүгээр нөгөө зорилтод бүлгийн энд очиод өмгөөллийн үйлчлэгээ авах гэсэн юм а гэд санал болгоод хэлдэг юм байна гэж ойлгосон. Гэхдээ тэгдэггүй юм. Яг одоо ингээд энэ тал дээр яг үйлчлэгээ авах гээд хандах гээд яг ингээд бас сайн уучраа олохгүй байгаа хүмүүс дандаж яг юу гэж хэлэх вэ? За энэ дээр болох дээр нөгөө хууль зүйн тусалцааны тухай хууль заасан байдаг л да. Одоо сая манай өмгөөлөгч тайлбарлаж хэлж штэ тийм ээ. Энэ дээр болох дээр нөгөө одоо гэмт хэрэгт холбогдсон этгээд төлбөрийн чадваргүй болвол өмгөөллийн үйлчлэгээ манай одоо үзүүлээ явдаг. Хууль зүйн тусалцааны тухай хууль дээр одоо төлбөрийн чадваргүй иргэн гэж одоо ямар хүнд та үйлчлэгээ үзүүлэх үү тийм ээ. За хөдөлмөр халамж үйлчлэгээний хөрөнгийн газрын лавлгааг үндэслээд багийн засаг даргын тодорхойлолт үндэслээд бит хоёр одоо яах нь төлбөрийн чадваргүй зөвлөлтөд бүлгийн эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй өмгөөллийн үйлчлэгээ үзүүлдэг. Тэрнээс гадна болох төр нөгөө хууль зүйн зөвлөгөөг өмгөөллийн үйлчлэгээг болох төр төлбөрийн чадваргүй хүмүүстэй ийм байдлаар үзүүлдэг болвол хууль зүйн үйлчлэгээ үзүүлэх төрөл дээр бол ингэж хязгаарласан зохицуулт бол байхгүй. За иргэнд орж дулмаа хинч байсан те одоо гэрэл цуслах асуудлаар иргэд хоорондын зээл мөнгө авах тийм ээ хинч байж болно шүү дээ. Ингээд манай төвд хандхад битээр одоо үн төлбөргүйгээр одоо чиглүүлээд мэдээлэл өгөөд өргөдөл гомдлын бичих зэрэгэл бол хууль зүйн тусалцаа үзүүлдэг. Ер нь хууль зүйн тусалцаа үзүүлэхэд ер нь хүмүүс олон янзын асуудлаар хандаж ирдэг л дээ. Жишээлбэл одоо багийн засаг дарагад одоо гэр оронгүй болчлоо өргөдөл бичээд өгөөч. Цэргийн албанаас чөлөөлөгдөх гэж байна гэдэг ч юм уу тий. Бүр ийм битээрийн нөгөө үндсэн ажилд загаагүй ажлуудаас зөндөө орж ирдэг. За тэгэл ажилласан жил гэрлэл цуслах өчнөө олон тийм ээ маргаан тайлбар заа шүүх мөхтрээс хариу тайлбар бичүүлэх эрх зүйн акт боловсруулах гэж зөндөө асуудлууд орж ирдэг. Энэ бүгдийг одоо манай салбарын хүрээнд битээр одоо үйлчлэгэд одоо хуулийнхаа зорилттой нийцүүлээд энэ үйлчлэгээ одоо тасралтгүй айл болох иргэдтэй хөндрөл учруулахгүйгээр хүргэе гэж зорж ажиллаж байгаа. Яагаад гэвэл одоо ингээд ачааллын маань харгалз үзээд хоёр өмгөөлөгч оронд одоо болчлоо. Улсын өмгөөлөгчийн бас нэг онцлог байдаг. Гадуур бид нар их явж ажилтдаг л да. Цагдаа дээр оч хэргийн мөрдөн байцаалтандаа суух тийм ээ. Прокурор дээр оч хэргийн материалтайгаа танилцах, янз бүрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалж хөсөлт гаргах. За түүнчлэн цагдаа орох байрлалгаа очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзах, шүүх рүү орж шүүх дээр очиж шүүх хуралдаанд оролцох гэх мэтчлэн нөгөө ажлын онцлогоо шалтгаалаад нөгөө гадуур их яваад бусад нөгөө өрөөндөө суух надад ерөн за байдгүй байсан. Одоо тийм болохоор хоёулаа болцсон болохоор ажлаа айл болох зохицуулаад нэг нь одоо цагдаа руу явуулаа гэхэд нөгөө өмгөөлөгч маань ажлын байран дээрээ сууж идэг ч юм уу шүүх хуралдааныхаа зарыг хараад бас ингээд зохицуулаад хоёлоо иргэдтэй хүрч ажиллах хуулийнхаа үндсэн зорилготой нийцэж ажиллая. Түүнчлэн сургууль сурталчилгаагаа бас нөгөө соён гэгэрүүлэх тийм ээ нөлөөллийн ажлуудаа
хийхээр бас салбартаа төлөвлөгөөгөө гаргаад ажиллахад одоо бэлэн болоод л байж байна. За тэгэхээр ерөнхийдөө бас ярилцах сэдвийн маань хугацаа дуусч байна. Тэгэхээр та бүхнээс би бас тодруулах юм бол зөндөө мэдээж одоо нэвтрүүлгийн цаг бага учраас дараа бас эргээд нээлттэй ярилцах боломж олдох байхаа гэж бодож байна. Энэ одоо яг энэ ярилцсан сэдвийн хүрээнд иргэдэд хандаж яг нэмж хэлэх зүйл билүү байна. За нэмээд хэлэхдээ бол аймаг засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ Сүхбаатар аймаг дахь хууль зүйн тусал санаа төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ийм арга хэмжээ үйл ажиллагаа тусагдсан. Тэгээ эхнээсээ одоо өмгөөлж ингээд явж байна. Тэгээд цаашдаа бол одоо үйлчлэгээний талаар, үйлчлэгээ хэрхэн авах талаар иргэдэд мэдээлэл сурталчилгаа хүргэх ийм ажлуудыг одоо бид нэр шатраатай хийж авч хэрэгжүүлнэ. За дээрээс нь нэмэт хэлэхэд хоёр өмгөөлөгчөөс маань өмгөөллийн үйлчлэгээ хууль зүйн зөвлөгөө авахаас гадна аж ахуйн нэгж байгууллагууд маань одоо хууль зүйн хэлцээр дамжуулаад гэдэг юм уу эсвэл өмгөөлөгч нарт маань өөрсдөө шууд хандаад бүх төрлийн эрх зүй хуулийн одоо юм сургалтуудыг бас авах боломжтой байгаа гэдгийг нэмж хэлье. За миний хувьд болохоор энэ хуулийн маань бас нэг онцлог байгаа нөгөө гэмтэргийн хохирогч хүүхэд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд тий тодорхой төрлийн гэмтэргийн хохирогч хүүхдүүд гээд мөн гэмтэргийн гэрч хохирогч нарт бол одоо өмгөөллийн үйлчлэгээ үзүүлэхээр байгаа. Тэгэхээр энэ үйлчлэгийг яаж авах юм бэ гэвэл нөгөө хүүхд хамгааллын байгууллагын хүсэлт, мөрдөгч, шүүгч, прокурорын хүсэлт, тухайн одоо хүүхдийн асран хамгаалагч харгалзан дэмжигчийн нарын хүсэлтээр бас хүүхдүүдийг өмгөөллийн үйлчлэгээ үзүүлэх бас боломжтой байгаа. Дээр нэмээд нөгөө сая орхитуулчлаа тий. Захиргааны хэрэг битүүрээс нөгөө оролцох боломжтой байхгүй юу? Энэ дээр нь бас нөгөө газрын маргаан гэдэг ч юм уу тий. Иргэний хэрэгт зөвхөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах маргаанд төлөврийн чадваргүй зөрөлдөд бүлгийн иргэн байх юм бол ингээд өмгөөллийн үйлчлэг үзүүлэх боломжтой. Энэ ажил маань бас орхигдсон байсан. Одоо ингээд хоёулаа болцсон юм чинь энэ ажил дээр одоо нөгөө иргэн захиргаа дээрээ мөн одоо хангаад явах боломжтой болсон гэсэн үг. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ аймгийн засаг даргын хамаан газраас бэлтгэн хүргэдэг төрийн мэдээллийн цаг нэвтрүүлэг та бүхэндээ ээлж дугаараа хүргэлээ. За энэ удаагийн дугаарын зочноор аймгийн засаг даргын хамаан газрын за хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Наран Цэцэг, за хууль зүйн тусалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын ахлах өмгөөлөгч дэлгэрэх шиг за өмгөөлөгч Цолмон нар оролцлоо. Тэгэхээр одоо яг энэ өмгөөлөлтөй холбоотой үйл ажиллагаа за мөн одоо улсын өмгөөлөгч салбар зөвлөл одоо хэрхэн ажлын талаар та бүхэнд бас мэдээллийг хүргэлээ. За нэвтрүүлэгтээ хамтдаа байсанд баярлалаа. Дараагийн дугаараар иргэ уулзлаа. Түр баяртай.